За сайн байцгаана уу оюутан залуучуудаа энэ өдрийн мэндийг хүргэе. Төшиг 1-р цэцэрлэгийн 10 баян жаргал байна. За миний хувьд 2012 онд Монгол Улсын боловсролын их сургуулийг Түүх нийгмийн ухааны багш мэргэжлэр төгсөөд орон нутгад ирж ажиллах хүсэлтэй байсан боловч тухайн үед ажлын байр бэлэн байгаагүй. За тэгээд энэ нутгийн уугуул аав ээж маань энэ төшиг сумд ажиллаж амьдардаг байсан учраас төрлөх нутагтаа ажиллая гэсэн чин хүсэл зорилготой байсан. Түүнийхээ дагуу одоо цэцэрлэгийн багшаар хүрүүж сураад өдгөө 12 дахь жилдээ энэ сайхан хөгжиж өгсөн өргөнд ажиллаж байна. За тэгээд ерөнхийдөө төрлөх нутагтаа ажиллаж байгаа болоод тэр ажлаа хийхдээ бол сэтгэл зүрхээ зориулан ачаархалтайгаар ажиллаж чаддаг маань бас нэг давуу тал юм аа. За тэгээд мэдээж орон нутагт ажиллах бол маш олон давуу тал байдаг. Ямар ч стресс бухимдалгүй, тайван амгалан, за тэгээд энэ сайхан үзэсгэлэнт байгалийнхаа дунд эрүүл аж төрөө ажиллах ийм боломжтой байдаг аа. За сүүлийн үед хараад байхад залуу боловсон хүчний болоод орон нутгийн удирдлагууд маань маш сайн дэмжиж хамтарч ажиллах тал руугаа анхаарч байгаа нь бол маш сайшаалтай тал юм аа гэж үзэж байгаа. За тиймээс оюутан залуучууд та нар маань сайхан мэргэжил боловсролыг эзэмшээд төрлөх нутагтаа ирж өөрийн хувь нэмрээ оруулан залуусын манлайллыг бий болгож хүчээ нэгтгэн төшиг сумынхаа хөгжлийн төлөө зүтгэх цаг хугацаа боломж бол одоо та нарын гарт байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна. Тэгээд эцэст нь хэлэхэд залуучуудаа шинэ боловсон хүчин болоод төрлөх нутагтаа ирэхэд одоо таны төрлөх сайхан нутгийн уул ус, ахан дүүс тань одоо сэтгэл дүүрэн баяртайгаар талархан хүлээж авах болно гэдгийг хэлье. Баярлалаа.